Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 31-р бүлэг. Өдөр тутам хөдлөж, бэлхэм дүүрэн амьдрах. Одоо ариун сүнс итгэгч хүний амьдралд хийдэг өөр хоёр үйлчлэлийг хэлэлцгээе. Бурхны хүслийн замаар өдөр тутам хөдөлж, итгэгч хүний биед эрүүл мэндийг өгөх. Өдөр тутмын хөдөлгөөн. Ариун сүнсний энэ ихний үйлчлэлийг Паул учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм хэмээн дүрслэн өгүүлжээ. Ром 8:14. Паул Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь хэмээн одоо үргэлжилсэн цаг дээр ярьж байгааг бид анхаарах ёстой. Паул хаяа ганц нэг өрнөдөг тасархай үйл явдлуудын талаар яриаггүй. Харин тасралтгүй хөврөх амьдралын хэм маягийн талаар ярьжээ. Христэд итгэдэг нэртэй олон хүн тэр дундаа жинхнээсээ дахин төрсөн итгэгч хүмүүс ч Паулын энэ үгийг хайгардаггүй. Тэд хамаг анхаарлаа шинээр төрөх юм уу? Ариун сүнс доторх баптизм гэх мэт ганц удаагийн үйл явдал дээр л тавиад үүн дээрээ тулгуурлан өөрсдийгөө Христэд итгэдэгт тооцдог. Мэдээж ийм шийдвэрлэх үйл явдлыг чухалчлах ёстой боловч Бурхны нэгүүлсэл дотор өдөр тутам алхах хэрэгцээг орхигдуулах хэмжээнд тултлаа дөвүүлгэж болохгүй. Жинхэнэ Христэд итгэдэг хүн болохын тулд хүн Бурхны сүнсээр дахин төрөх ёстой. Хүн Христийн үр нөлөөтэй гэрч болохын тулд ариун сүнс доторх баптизмыг хүлээн авах ёстой. Гэхдээ ариун сүнсний ажил нь үүгээр хэрхэвч дуусахгүй. Хүн өдөр тутам Христэд итгэдэг хүн шиг амьдрахын тулд сүнсээр хөдлүүлэх ёстой. Нүгэлтнүүд шинээр төрөхдөө Бурхны хүүхдүүд болж өөрчлөгддөг. Гэхдээ энэ хүүхдүүд ариун сүнсээр тасралтгүй хөдлүүлж байж л 90 цент хүрч төлөвшсөн хөвгүүд болцгоно. Ром 8:14 дээр Паул ариун сүнснээс төрөх болоод ариун сүнс доторх баптизмыг хүлээн авах анхан шатны хоёр үйл явдлыг мэдээжийн зүйл шиг л үзжээ. Гэхдээ тэрээр бас сүнслэг төлөвшөлт хүрч өдөр бүр Христэд итгэх итгэлийн амьдралаар амьдрсан шиг амьдрахын тулд амьдралынхаа тал бүр дээр алхам бүртээ ариун сүнсний удирдамжинд найдах ёстой гэжээ. Ингэж байж л итгэгч хүн ариун сүнсийг өөрийнх нь дотор биелүүлэхээр ирсэн бүх зорилгоо гүйцэлдүүлэх боломжоор нь хангаж өгнө. Паулч ингэж л хэлсэн. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ. Эфес 2:10. Бид Христэд итгэх итгэлээрээ Бурханаар шинээр бүтээгдэснийг Паул заажээ. Үүнийхээ дараа бид цаашаа итгэлээр үргэлжлүүлэн амьдрахдаа ажил амьдралаа өөрийнхөөрөө төлөвлөөд байж болохгүй. Харин ч эсрэгээр биднийг анханасаа мэддэг байгаад дараа нь Христийн дотор шинээр бүтээсэн тэрл Бурхан дэлхийн суурийг тавихаасаа ч өмнө биднийг Христэд итгэдэг хүнийхээ хувьд биелүүлэн гүйцэтгэхээс хэмээн бидэнд зориулж сайн ажлуудыг хүссэн байж бэлтгэжээ. Тиймээс бид өөрийн биеэр өөртөө зориулж сайн ажлуудыг бэлтгэх ёстой бос. Харин Бурханы хэдийнэ бэлтгэсэн сайн ажлуудыг танин мэдж үүнд хөл тавин орохын төлөө өөрийгөө дайчлах ёстой. Энэ үед л Христэд итгэдэг хүн бүр ариун сүнсний удирдамжинд зайлшгүй найдах ёстой болдог. Учир нь бидний амьдралд зориулсан Бурхны төлөвлөгөөг ариун сүнс л бидэнд илчилж, дараа нь тэр төлөвлөгөөгөөр дагуулдаг. Харамсалтай нь өнөөдөр Христэд итгэдэг олон хүн энэ үйл явцыг орвонгоор нь эргүүлчихжээ. Тэд эхлээд өөрөө ажил амьдралаа төлөвлөчхөд дараа нь түүнийг Бурхнаар ёроологохын тулд даатгах маягийн залбирал үйлддэг. Гэтэл үнэндээ агуу хүчрхэг Бурхан маань өөрийнхөө зөвшөөрөл, ёроолыг өөрийнх нь чин зөвлөгөөг хүссэн хайгаагүй төлөвлөгөө, үйл ажил дээр өнгөц дардаг, эрзэн нь тамх шиг ашиглуулдаггүй юм. Ийм алдааг Христэд итгэдэг хувь хүмүүс төдийгүй. Чуулган болоод Христэд итгэдэг байгууллагууд ч ихээр гаргадаг. Тэд аливаа ажлыг эхлүүлэхээс өмнө Бурханы зөвлөгөөг үнэн голоосоо хайгаа гүнхэн гороор дөрвтэй үр жимс гаргалгүй. Хайрын хүч, хөлс мөнгө урсгадаг. Үнэндээ өнөөдөр Христэд итгэх итгэлийн олон хүрээнд Тэнгэрийн амьсгал, ариун сүнсний удирдамж байхгүй. Хоосон Христ чинь нэрээр өнгөлсөн, хөлс хүч барсан үйл ажиллагаанд жинхэнэ сүнслэг байдал үр жимстэй амьдралыг хөнөөгч хамгийн том дайсан болоод байна. Ийм үйл ажлын эцсийн бүтээгдэхүүн нь хүмүүсийнхэн ажлыг шалгах, Бурхны эцсийн шүүхийн галаар юучгүй хуйхлуулан үгүйрэх мод, өвс, сүрэл билээ. 1-р Коринт 3:12. Тэгвэл шинэ гэрээний чуулган бүх үйл ажилдаа ариун сүнсний шууд байнгын ёр бусын удирдамжийг хайдаг байсан нь тэдний онц содон тэмдэг байв. Үйлс намдэр гардаг үе олон жишээ дундаас Силасыг дагуулж явсан Паулын 2 дугаар илгээлтийн аянаар тохиолдсон алдартай нэгэн жишээг үзье. Азад үг тунхаглахыг ариун сүнс хориглосон тул тэд Фруг болон Галатын нутгаар дайран өнгөрч Мусяд ирээд Битун явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусяг өнгөрөөд Троид ирэв.
Шөнө нь Паулд нэгэн Македон хүн үзэгдлээр гарч ирээд Македонд ирж бидэнд туслаач гэж гуйсан ажээ. Үзэгдэл үзмэгцээ тэрээр Бурхан тэдэнд сайн мэдээг тунхаглал гэж дуудлаа гэж дүгнээд тэр даруй бид Македон явахаар болов. Үйлс 16-гийн 6-аас 10. Энэ хэсгийг хэлэлцэхдээ Паул Силас хоёр энэ сайн мэдээний аянаар иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулагтан эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Матай 28:19. Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтан. Марк 16:15. Хэмээн дагалдагч нартаа тушаасан Есүсийн өөрийнх нь захирамжийг л биелүүлэх гэж явсныг бүү мартаарай. Уг нь бүх үндэстэн, бүх бүтээлд гээд бүгдийг нь багтаачихсан захирамж байгааг та харж байгаа байх. Паул Силас хоёр энэ захирамжийг л биелүүлэх гэж өнөөгийн бидний хэлдгээр Багаазын төв болох Фругт болоод Галатад номложээ. Тэгээд мэдээж дараа нь Багаазын баруун хязгаар дах Азийн аль нэг мөч рүү явах нь тодорхой байв. Гэтэл ариун сүнс тэднийг Азад үг номлохыг хориглосон тул тэд Азийн хойд хэсэг рүү буюу Мусиа руу хөдөлсөнийг Үйлс нам хэлжээ. Тэд тэндээсээ мэдээж гарцаагүй зүүн хоошоо буюу Битун руу хөдлөх байв. Гэтэл яг энэ үед Мусиад ирээд Битун явхаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй. Үйлс 16-гийн 7. Сайн мэдээ Аз руу болоод Битун руу гарах хоёр лавтай хаалгыг ариун сүнс бүрэн эрхийнхээ дагуу Паул Силас хоёрт хаажээ. Тиймээс Паул Силас хоёр Бурхан тэдэнд ямар төлөвлөгөө зэгсэн болохыг цаашдаа хэрхэх талаараа гайхширч эхлэв. Гэтэл шөнө дунд Паулын зүудэнд нэгэн Македон хүн үзэгдээд Македонд ирж бидэнд туслаач. Ишлэл 9. Хэмээн дуудсан тул тэр хоёр элдвээр самууралгүй. Бурхан тэдний Грекийн хойд хязгаар Европын зүүн өмнөд болонд байрших Македон руу чиглүүлж байгааг шууд ойлгожээ. Ингэж сайн мэдээ анх Азаас Европ руу нэвтрэв. Тэр цагаас хойш чуулганы 19 зууны түүхийг эргэж харвал Европын чуулган шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэнийг мэдэж болно. Тэд нэн төрөнд сайн мэдээний үннийг хадгалаад дараа нь тэр үннийг дэлхийд даяар маш эрчтэй дэлгэрүүлсэн юм. Тиймээс харь үндэстний төлөө томилогдсон тэргүүн элч Паулаар дамжуулан сайн мэдээг Европ руу аль болох яаралтай нэвтрүүлэх нь нэн чухал болохыг Бурхан маань бүхнийг урдаас мэдэх мэдлэг цэц ухаанаараа харж байсныг бид энэ цагийн өндөрлгөөс л ойлгож байна. Гэхдээ Паул Силас хоёр дараагийн 19 зуунд түүх хэрэгхийг мэдээж мэдээгүй. Тиймээс тэдний Европ руу хийсэн түүхэн алхам нь гагцхүү ариун сүнсний гэр бусын илчлэл удирдамжаар л бүтжээ. Хэрв тэд сүнсний удирдамжийг дагаагүй бол тэдний хувийн амьдралд ч сайн мэдээний бүрэн ажилдж зориулсан Бурханы төлөвлөгөөг нураах байжээ. Паулын илгээлтийн үйл ажлын дараагийн тодорхой хэсгийг харах юм бол ариун сүнсээр дамжуулан Паулыг хөдөлсөн Бурханы тухайн үеийн ер бусын удирдамж бүрч онцгойрч харагддаг. Үйлс 16 дээр ариун сүнс Паулд Азийн мужид үгийг номлохыг хориглосон учраас тэрээр Азийг алгасч Европ руу явжээ. Гэтэл Үйлс 19 дээр Паул хэсэг хугацааны дараа Азийн төв хот болох Эфест эргэж ирэх үед түүний номлолоос үйлчлэлийнх нь хамгийн агуу бөгөөд хамгийн урт настай сэргэлт мэндэлсэнийг бид уншдаг. Ингэснээр Азид суурьшсан бүх Евдэ, Грекүүд 2 жил өнгөрөхөд эзний үгийг сонсцоожээ. Үйлс 19-ийн 10. Бид үүнийг маш нухацтай авч үзэх ёстой. Өмнө нь ариун сүнс Паулыг Аз руу нэвтэрч хиндэж гэрчилж болохгүй хэмээн хориглосон бол эдүгэ Паулыг Бурханы тогтоосон цагт ариун сүнсний удирдамжаар тийшээ эргэж очих үед түүний сайн мэдээний номлолоор тэр муж даяар хүн бүр Христийн тухай гэрчлэлийг сонсчээ. Эдгээр баримт дээр үндэслэн бид хоёр дүгнэлт гаргаж болно. Нэгд хэрв Паул сүнсийг сонсолгүй Аз руу анх очихтол дайраад орчихсон бол дими бүтлгүүдэж баахан готрох байсан. Хоёрд Паул сүнсийг зөвшөөрөөгүй байхад, цаг нь болоогүй байхад Аз руу нэвтэрснээр хожимынх нь айлчлалаар түүнд сойрхогдох Бурханы сүнсний хүчрхэг хөдөлгөөнийг саатуулах юм уу? Эсвэл бүр нурааж мэдэх байсан. Энэ бол Христийг гэрчилж, сайн мэдээг номлох гэж байгаа хүмүүрт хамаатай хүчрхэг сургамж мөн. Бид ажил амьдралынхаа явц бүр дээр нэгд газар, хоёрд цаг гэсэн уялдаа бүхий хоёр чухал хүчин зүйлийг тооцоолох ёстой. Энэ тал дээр бичээсэн илчил нь орчин цагийн шинжлэх ухааны харьцангуй онолын үндсэн зарчмыг хэрэгжүүлдэг. Бид нарийн цагаа тогтоохоос нааш нарийн газраа товлож чадахгүй. Энэ хоёр нь салшгүй бөгөөд харилцсан хамааралтай юм. Яг энэ үннийг хэдэн зууны тэртээ Соломон хэлжээ. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Номлогчийн үгс 3-1. Зүгээр л зөв зүйл хийх юм уу? Зөв зорилготой байх нь хангалтгүй. Бид Бурханы амжилт өрөөлийг эдэлхийн тулд зөв зүйлийг зөв цагт, зөв зорилгыг зөв улиралд хийх ёстой.
Бурхан одоо гэсэн бол хүн дараа гэж хэлэх нь гар зулна. Бурхан дараа гэсэн бол хүн одоо гэж хэлэх нь гар зулна. Чуулганд зөв зүйл зөв зорилгыг төдийгүй, зөв цаг зөв улирлыг илчлэх нь Бурханы ариун сүнсэнд даалгасан үйлчлэл мөн. Олон чин сэтгэлтэй сайн сайхан итгэгчид ариун сүнсээр хөтлүүлж сураагүй учраас зөв зүйлээ буруу цагт бас буруу улиралд зөв зорилгыг үйлчлүүлэх гэж зүдэрснээсээ болоод байнгын готрол дунд амьдардаг. Исая үүнтэй уялдуулан маш бодууштай нэгэн асуулт тавьжээ. Хэн эзний сүнсийг удирдах эсвэл зөвлөх нь болж түүнийг сургасан бэ? Исая 40:13. Харамсалтай нь өнөөдөр олон итгэгчид яг л ингэдэг. Тэд эзний сүнсийг удирдах, ариун сүнсэнд зөвлөх гэж байдаг. Тэд өөрийнхөө ажлыг өөрөө төлөвлөж, өөрийнхөө үйлчлэлийг өөрөө авч явж, хизээ хэрхэн юугаар өрөөхийг нь ариун сүнсэнд заадаг. Өнөөдөр хичнээн чуулган үнэхээр ариун сүнсний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч түүгээр удирдуулдаг үлээ. Ариун сүнсэнд хандах энэ буруу хандлагын үр дүнг готрол гэдэг ганц л үгээр хэлж болно. Тэд жинхнээсээ шинээр төрсөн тэр бүхэл ариун сүнс доторх баптизмыг хүлээн авсан итгэгч хүмүүс ч байж болно. Тэд Христэд үнэн голоосоо итгэдэгч байж болно. Тийм боловч тэд учир нь Бурханы сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Ром 8:14 гэдэг Христэд итгэх амьдралын үндсэн дүрмийг хайхраагүй учраас өдөр тутмынхаа амьдрал дээр ялалтаар юм уу үр жимсээр гачигддаг. Бүх талаараа бүрэн бүтэн амьдрал. Итгэгч хүн Бурханы мутраас тавилгүй хөтлүүлсээр явбал ариун сүнс түүнийг өөр нэгэн хангамжаар хангадаг. Бүх талаараа бүрэн бүтэн бэлхэн амьдралаар. Бурханы хөтөлгөө болоод бүх талаараа хангалуун амьдралын уялдаа холбоог Исая номдэр маш сайхнаар зурглан өгүүлдэг. Эзэн чамайг ямагт удирдан, гангачхийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэд, ширгэшгүй устай урсгал мэд байх болно. Исая 58:11. Исая байнга Бурханаар хөтлүүлдэг хүний дотроос амийн булаг ундран оргилсоор сэтгэл биеийг нь сэргээн шинтгэж бүх талаар нь халин урсдаг гэжээ. Шинэ гэрээнд Паул энэ бэлхэм амийн их ундрагыг сурвалжлаад энэ нь итгэгч хүний дотор орших ариун сүнс хэмээжээ. Ариун сүнсний хувьд үхэгсдээс амьдснаар хүч чадалт Бурханы хүү гэж тунхаглагдсан бидний эзэн Есүс Христ юм. Ром 1:4. Энэ нь Есүсийн үхмэл биеийг булшнаас босгохдоо түүнийг Бурханы хүү мөн болохыг нь баталсан ариун сүнс буюу еврейгээр ариун байдлын сүнс байжээ. Ариун сүнс итгэгч хүн бүрийн дотор оршихдоо түүний төлөө яг ийм үйлчлэл хийж чадна. Мөн үхэгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршихоос Христ Есүсийг үхэгсдээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин үхлийн биест чинь ам өгнө. Ром 8:11. Ариун сүнсний энэ үйлчлэл нь анхны амьлалаар буюу ариун сүнс нас барсан зөвхт хүмүүсийг Есүст байсан шиг үхшгүй биетэй болгон амьлуулах үед эцсийн удаа бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эзэн Есүсийг амьлуулсан нэгэн биднийг ч бас Есүстэй хамт амьлуулж биднийг та нарын хамт өмнө аваачна гэдгийг бид мэддэг. 2 дугаар Коринт 4:14. Гэхдээ итгэгч хүний биед үйлдэгдэх ариун сүнсний энэ үйлчлэл нь одоо ч зуучлах үүрэг гүйцэтгэдэг. Одоо ч итгэгч хүний дотор оршигч Бурханы сүнс нь түүний биед Тэнгэрийн ам эрүүл саруул байдлаас хүртэн сатаны өвчин дөрөөдлийн давталгааг олж тогтоон зайлуулсаар байдаг. Энэ бол Христ ирсний дээд зорилго үлээ. Хулгайч зөвхөн хулгайлан алж сүтгэхээр ирдэг. Би тэднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн билээ. Иохан 10:10. Бид шинээр төрөхдөө Тэнгэрлэг амиас дөнгөж амталдаг бол ариун сүнс доторх баптизм бидэн дээр бэлхэм амийг цутгадаг юм. Энэ Тэнгэрлэг бэлхэм дүүрэн амьдралаар өнөөдөрч дотоод хүний сүнслэг хэрэгцээг буюу хүний сүнслэг мөн чанарыг хангай зогсохгүй. Мөн гадаад хүний буюу хүний биеийн хэрэгцээг хангах нь Бурханы зорилго болоо. Өнөөдөр итгэгч хүний бие хараахан амьлуулагдаагүй байгаач тэр бээр амьлуулагдсан амьдралыг энэ л мөнх бус бие дотроо хэдийнэ эдэлжээ. Паул мөнх бус биеийг ам оруулах энэ гайхамшигыг биеийнч сүнснийч үлэмж дарамтын үүсэл язгууртай сөргүүлэн харьцуулжээ. Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардагч цөхөрдөггүй, хавчигддагч хаягддаггүй, цохигддагч мөгдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн ам бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн ам мөн үхлийн махбодод маань илэрхийлэгдэх болно. 2 дугаар Коринт 4:8-11. Ёстой гайхамшигтай үг. Есүсийн яг өөрийнх нь ам
бидний биед нүдэнд харагдах үз үр нөлөө бүтээх ажээ. Паул энэ үгээ 2 удаа хэлээд 2 дахь удаага бидний мөнх ус үхлийн биед илэрхийлэгдэн гэжээ. Үүгээрээ Паул бидний амьллын дараах ирээдүйн биеийн талаар яриаггүй. Харин одоогийн энэ биеийн талаар ярьж байгаагаа шууд хэлжээ. Бидний дотор орших ялагдашгүй амин бидний биеийг сүрэх байгалийн болоод сатааны бүх дарамтын дунд биеийг маань сахин хамгаалсаар байдаг. Итгэгч хүний бие доторх амилсан Христийн чадалтай ялгуулсан ер бусын амин гагцхүү амьлуулагдах үед л илэрхийлэгдэх бас өнөөдрийн мөнх бус бие дотроо байхад манж хүчинтэй байна. Бидний бие доторх Христийн амийн нүдэнд харагдах үз илэрхийлэл нь одоо эндэж бичээсийн тэнгэрлэг эдгэрэл эрүүл сарвал байдлын үндсэн зарчим болдог. Энэхүү тасралтгүй гайхамшигын төв нь Библи даяар хөврөх үхэл нь амьд хүргэх үүд гэдэг парадокс юм. Паул Христийн амийг үзснээ гэрчлэх бүртээ бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг хэмээн Христийн үхэлтэд нэгдсэн тухайга хэлдэг. Есүс жамаараа үхэлгүй цовдлуулсан. Түүнтэй нэгдэн гэдг нь түүнтэй хамт цовдлуулна гэсэн үг. Гэхдээ цовдлолоос нүгэлт юм уу, сатаанд, махан биед юм уу, дэлхийд ямар ч өргүү болсон дотоод амийн амьлал ирдэг. Паул энэ солилцооны сөрөг бөгөөд эерэг талыг ийхүү танилцуулжээ. Амьд байх нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгэ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд идэх идэглэр амьдарч байгаа хэрэг юм. Галаад 2:20. Яг ийм цовдлын үйл явцсаар бидний энэ дэлхийд ирэх зуурдын дорой амьдрал төгсөж, бид шавар савнд сууршдаг Бурхны өөрийнх нь ам болох шин амийн үүдээр ордог. Сав нь хэврэг хിവэрэ боловч савн доторх шин ам нь ялагдшгүй бөгөөд үгүйршгүй юм. Гэхдээ энэ дэлхийн амьдралын журам тогтсоор байгаа цагт биеийн хэврэг чанар, сүнс доторх шин амийн хооронд эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөсөөр байна. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаач доторх нь өдрөөс өдөрт шинжлэгдэж байна. 2 дугаар Коринт 4:16. Би өвдөж, дотроос сууж, гаднаасаа ч муудавч, итгэгч хүний дотроос ундрах амьллын амийн хүч нь түүнийг амьдралынхаа даалгаврыг дуусгах хүртэл дайснуудыг нь тогтоон барьсаар байдаг. Үүний дараа л бид Паулын хэлснээр эндээс одож Христтэй хамт байна. Энэ нь ч хол дээр юм. Филиппой 1:23. Та Дерк Принцийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 31-р бүлгийг сонслоо.